Улаанбаатарын дор ордог Монгол улсын 2 дахь том хот. Ойролцоогоор 89,000 орчим хүн амтай бөгөөд 26,300 өрх өнөөдрийн байдлаар оршин сууж байна. Хүн амын тал гаруй хувийг залуучууд эзэлдэг бөгөөд залуучуудын хот ч гэгддэг. Дархан хотод сургууль, цэцэрлэг, эмнэлэг, үйлдвэр, парк, театр, худалдааны төв зэрэг дэд бүтэц сайн хөгжсөн. Амьдрах таатай орчин бүрдүүлж агаарын бохирдол багтай, автомашины төвдрөлгүй давуу талуудыг бүрдүүлснээр Дархан хотод шилжин эргэсдийн тоо өдрөөс өдөрт нэмэгцээрээ. 2024-с 2025 онд улс болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Дархан суманд олон төрлийн төсөл арга хэмжээ хэрэгжиж, дэд бүтцийн шинжилэл, гудамж талбайн гэрэлтүүлэг зэрэг ажлууд хийгдлээ. Ингэснээр хотын орчин илүү аюулгүй, гэрэл гэгээтэй амьдрахад таатай болж байна. Дархан сумын засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 2025 онд Дархан сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтын 2,320 сая 922.5 тэрбум төгрөгөөр 73 төсөл арга хэмжээг Дархан сум нь хэрэгжүүлсэн байна. Дэд бүтцийн салбарт 40 төсөл арга хэмжээг 1 тэрбум 447.1 сая төгрөгөөр хэрэгжүүлсэн байна. Үсжилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн эрчим хүчний яамны захиалгаар Дархан хотын дулааны 2 дахь их үүсвэрийн техник эдийн засгийн үндэслэлийг улсын төсвийн 200 сая төгрөгөөр Мон Энержи консалтинг компани гүйцэтгэлээ. Дархан хотын дулааны 2 дахь их үүсвэрийн зураг төслийн зардлыг 2026 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтын 2 тэрбум төгрөгөөр гүйцэтгүүлэх саналаа өгсөн байна. Дархан сумын 13 дугаар баг 30, 31, 32 дугаар байрны гадна талбайд 229.4 сая төгрөгөөр 317 м ус зайлуулах хоолой суурлуулах ажлыг Төвшин ГГ компани гүйцэтгсэн байна. Мөн өргөө багт 185 сая төгрөгөөр 3,127 м квадрат автозогсоол замын шинжилгээг их хотын гарц компани хийж иргэдийн амьдрах орчныг сайжруулсан байна. Гэр хорооллын 2, 5, 6, 7, 15 малчин багт 374.8 сая төгрөгөөр 6 км шорон замыг, өргөө багт явган хүний замын ажлыг 49.2 сая төгрөгөөр Идава компани гүйцэтгэхээр гэрээ байгуулан 2026 онд ажлыг бүрэн дуусгана. Дархан сумын 4-р баг мөнх найрамдал талбайд гадна тогтчлтын ажлын хүрээнд экстрим талбай, дугуйн зам, явган хүний зам бүхий 3,000 м квадратаар тогтчлтыг мөн сагсан бөмбөг, волейбол, хөл бөмбөгийн цогц талбайн шинжилтийн ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Мөн 1, 6, 7 малчин багуудад сагсан бөмбөгийн 3 талбай шинээр байгуулах болон засвар шинжилтийн ажлыг 278 сая төгрөгөөр хийж гүйцэтгэн ашиглалтанд орууллаа. Дархан сумын 1, 2, 3, 6, 7, 9, 10, 14 малчин багуудад нийтийн эзэмшлийн талбайн тогтчлт, засвар шинжилтийн 15 төслийн ажлыг орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 403.2 сая төгрөгөөр хийсэн байна. Мөн 15 өргөө багт 1.5 сая төгрөгөөр зураг төслийн санхүүжилт хийгдэж 2026 онд ажил бүрэн хийгдэж дуусгаар ажиллаж байна. Дархан сумын 7 дугаар багт орон нутгийн хөгжлийн сангийн 99.8 сая төгрөгөөр автобусны буудлын тогтчлтыг хийж, аслагдсан багийн иргэд тоглох дулаахан орчинд нийтийн тээврээр үйлчлүүлэх боломжийг бүрдүүлсэн байна. Дархан сумын нийтийн зориулалтад орон сууцны 9, 10, 11, 12, 13, 14-р багийн нийт 17 орц засварын ажлыг орон нутгийн хөгжлийн сангийн 70-30 иргэдийн оролцоотой төсөл хөтөлбөрийн хүрээнд 175.4 сая төгрөгөөр хийж гүйцэтгэлээ. Дархан сумын засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 9-р багийн нийтийн зориулалтад орон сууцны гадна талбайд 74 ширхэг сандал байршуулж, оршин суугчдын тав тухыг нэмэгдүүлж амралтын орчныг сайжрууллаа. Дархан сумын 4, 8, 9, 10, 11, 13, 14, 16 өргөө багийн гээд нийт 9 багийн нийтийн зориулалтаа 64 орон сууцны 235 орчны шатны хамгаалтыг
1939 метрийг засварлах ажлыг 16.4 сая төгрөгөөр тус хийж гүйцэтгэсэн байна. Дархан сумын гэр хорооллын 1, 2, 3, 5, 6, 7, 15 малчин багийн ундны ус түгээх 42 цэгүүдэд ухаалаг төхөөрөмжийн шинжилэлт, камержуулалт, орон нутгийн хөгжлийн сан, Европын холбооны найрамдал төслийн 245.3 сая төгрөгөөр Yotosat компани гүйцэтгэж иргэдэд ундны усны хүртээмжийг 24 цагаар ойртууллаа. Ногоон дархан 2032 дэд хөдөлбөр болон хавар наврын бүх нийтийн мод тарих өдрөөр давхарцсан тоогоор 88 аж ахуй нэгж байгууллагын 1548 иргэн 77911 ширхэг мод бутыг тарьж ногоон байгууламжийг өмнөх оноос 51.5%-аар нэмэгдүүлсэн байна. Хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр 2.7 га талбайд зүлэг мод тарьж 2676 ширхэг мод бутыг тарьсан байна. Эрүүл мэндийн салбарт сургууль суурилсан хүүхдийн эрүүл мэндийн эрт илрүүлэхийн тогтолцоог бий болгох зорилтын хүрээнд бэлгийн нандин нас дэвжээ, өсвөр насны сурагчдын нөхөрчгөн боловсрол олох тэмцээн нөлөөллийн ажлыг эрүүл мэндийн газар, хүүхдүүдийн гэр бүлийн хөгжил хамгааллын газартай хамтран орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар амжилттай зохион байгууллаа. Эрүүл мэндийн байгууллагын өргөтгөл засвар тогтчлолт орчин үеийн дэвшилтэд технологиг нэвтрүүлж тоног төхөөрөмжийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд амин холбоо өрхийн эрүүл мэндийн төвд шаардлагатай эхоны иж бүрэн суурин аппаратыг орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтын 37 сая төгрөгөөр нийлүүлэх ажлыг Ариун Мэдрид компани гүйцэтгэж орчин үеийн тоног төхөөрөмжийн шинжилтийг хийлээ. Соёл спортын салбарт 3 төсөл арга хэмжээг 158.8 сая төгрөгөөр хэрэгжүүлсэн байна. Боловсрол 2032 хөтөлбөрийн хүрээнд хуучин дархны иргэдэд зориулсан Төв намын сангийн салбарт 66 уншигчийн суудал бүхий ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлж тогтчлтын ажлыг 125 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар мөн Дархуул аймгийн Төв намын сангийн номын фондын баяжуулалтанд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байна. Эрүүл чирэг дарханчууд төслийн хүрээнд спорт цогцлборын усан бассейны хувцас солих өрөөнд ухаалаг цоож бүхий 92 шүүгийг хүлээлгэн өгсөн байна. Спорт дээлтэй орчин төслийн хүрээнд бие тамир спортын газрын бизнес газрыг шинжилж тогтчлтын ажлыг хийсэн байна. Монголын хүүхдийн спортын 108 дугаар наадмын шигшээ тэмцээнд орон нутгаа төлөөлөн оролцох спортын 23 төрөлд 300 гаруй багш тамирчдын биеийн тамирын хувцсны зардал шаардагдах санхүүгийн дэмжлэгийг үзүүлсэн байна. Нийт 250 тамирчин 40 дасгалжуулагчтай оролцож 14 алт 7 мөнгө 26 хүрэл медаль хүртэж улсын хэмжээнд 2 дугаар байранд шалгарсан амжилттай ирлээ. Дархан сумын засаг даргын ивэл дор зохион байгуулагдсан Дархан 2025 Рафа болон тусгай боочигийн олон хотын авраг шалгаруулах анх дугаар тэмцээн 11-р сарын 17-ноос 19-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тэмцээнд 11 байгууллагын 153 тамирчид, төрийн бас байгууллагууд болон клубын тамирчид оролцсон. Тэмцээний зардалд санхүүгийн дэмжлэг үзүүллээ. Узбекистан улсын Ташкент хотод зохион байгуулагдах өсвөрийн самбо бүхийн Аз ТV-ийн авраг шалгаруулах тэмцээнд орон нутгаа төлөөлөн оролцож 53 кг-ийн жинд 16 дугаар сургуулийн сурагч Гонгорын дорчсрон Аз ТV-ийн авраг болж амжилттай ахиулсан байна. Монгол Улсын ерөнхийлөгчийн тамгын газар, төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, Дархуул аймаг дахь төрийн цахим үйлчилгээний хэлтэс, Дархуул аймгийн засаг даргын дэргэдэх мэдээлэл технологийн өсвөрийн хурдан клуб хамтран Dronix Mongolia 2025 нисгэгчгүй нисэх төхөөрөмж доронжлолын арга шалгаруулах тэмцээнд шаарддаг санхүүгийн дэмжлэгийг үзүүллээ. Тэмцээнд 21 аймгийн 150 хүүхэд авахалт самба мэдлэг чадвараараа өрсөлдлөө. Дархан марафон бүх нийтийн гүйлтийн арга хэмжээг зохион байгууллаа. Тус арга хэмжээнд хүүхдийн марафон 1100, тусгай хэрэгцээтэй иргэд 50, ахмад настан 5000, насанд хүрэгчид 6000, нийт 12000 гаруй иргэн оролцлоо. Боловсролын салбарт 21 төсөл арга хэмжээг 351 сая төгрөгөөр хэрэгжүүлсэн байна.
Үндэсний хөтөлбөрөөр 2023 онд батлагдсан нүүдлийн соёлын боловсрол хөтөлбөрийг 2 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна. 2025 оны зуны ээлжинд уламжлалт Монгол ахуйн орчинд нүүдлийн соёл болон дэлхийн иргэний боловсрол олгох хос хөтөлбөрийг хэрэгжүүлснээрээ онцлог байлаа. Зохион бүтээгч технологид суурилсан клуб сургалтын байгууллагуудын мэдээллийг нэгтгэж тэдний оролцоог дэмжих зорилгоор Дархуул аймгийн эмэгтэйчүүдийн холбоотой хамтран өсвөр үеийг шинжилгээ ухаан технологийн салбарт чадваржуулах төслийг ерөнхий боловсролын 9-өөс 10 дугаар ангийн сурагчдын донд явуулан төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж нээлттэй сонгож шалгаруулалтаар 30 сурагчийг сонгож шалгаруулж чадваржуулан сургалтанд хамрууллаа. Өсвөр насны хүүхдийн цогц хөгжлийг дэмжих Enterprise хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд боловсролын санаачлагуудад төрийн бас байгууллагатай хамтран ирээдүйд чиглэсэн төсөл суурьтай бүтээлч боловсролын ирээдүйд бэлтгэцгээ төслийг 2025 оны 1 сараас эхлэн 3 сарын хугацаанд ерөнхий боловсролын сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, дууран дагалхангийн 30 сурагчийг хамруулж амжилттай хэрэгжүүлэн шалгарсан 3 төсөлд санхүүгийн дэмжлэгийг олголоо. Дархан сумын засаг даргын 2025-аас 2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрөөр боловсруулах эрдэмтэн судлаачдын зөвлөгөөн хэлэлцүүлгийг зохион байгуулж Дархан сумын засаг даргын 2025-аас 2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг зөвлөх, инженер, эдийн засагч, хуульч, гавьяат, хүний хэмж, боловсрол, соёл, батлан хамгаалах салбар гээд салбарын эрдэмтэн, доктор, профессоруд судлаачдын хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт 5 их дээд сургуулийн 30 эрдэмтэн, доктор, профессоруд оролцлоо. Байгтуу Дархан буюу оюутан солилцооны төслийн хүрээнд бүгд найрамдах Солонгос улсын Кунсан болон Сөүл их сургуулийн удирдлагуудтай 2 удаагийн танхимын уулзалтыг зохион байгуулж Кунсан үндэсний их сургуультай хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа. Дархан форум буюу Mindscape 2025 эрэг тусгал форумын хүрээнд Европын холбооны санхүүжилттэй найрамдал төсөл, хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв, алсын хараатай залуус төрийн бас байгууллагатай хамтран Дархан форум буюу Mindscape 2025 эрэг тусгал сэдвүүдийн сэтгэл зүйчдийн нэгдсэн уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бас байгууллагын 168 сэтгэл зүйчдийг хамруулан зохион байгууллаа. Боловсрол 2032 хөтөлбөрийн хүрээнд 2025-аас 2026 оны хичээлийн жилд Дархан сумын орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр тус сумын 24 цэцэрлэгийг бүтээлд сэтгэхийг хөгжүүлэх STEAM тоглоом сургалтын 3 төрлийн нийт 373 хэрэглэх түвшинээр хангалаа. Бага насны хүүхдийг төлөвлөлтөөс урьдчилан сэргийлэх төслийн хүрээнд Япон улс анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургууль Mobicom корпорацтай хамтран 120 өргөд галтгооны тавиурыг $77.6 сая төгрөгийн төсөв төртгөөр нийлүүллээ. Европын холбооны хамтарсан санхүүжилттэй найрамдал төслийн хүрээнд уур амьсгал эрчим хүчний асуудлаар нэгдсэн дэлхийн хотуудын дарга нарын хэлэлцээрийг сургагч багш нар Монголын хотуудын удирдлагын нэгдсэн холбоотой хамтран уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хий ялгарл сэдв сургалтыг зохион байгууллаа. Од зохицолбор сургуульд клиник, сэтгэл зүйч болон эрг сэтгцийн эрүүл мэндийн мэрэгчлэн инх талын санаачлагаар орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хөдөлгөөнд сэтгэл заслын орчныг шинээр тогтчууллаа. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын сэтгүүлсэн үйлчилгээ үзүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлэх ажлын хүрээнд 4-21-р цэцэрлэгүүдэд тогтчлтын төслийг 13 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүллээ. Мал аж ахуйн нэг төсөл арга хэмжээг 20 сая төгрөгөөр хэрэгжүүллээ. Дархан сумын засаг даргын 2025 оны 9-р сарын 16-ны өдрийн А495 дугаар захирамжаар байгуулагдсан мал аж ахуй эрхлэгийг хориглох бүсийн хил хязгаарыг тогтоох, хориглосон бүсэд нэвтэрсэн малыг түр хадгалах, түүнтэй холбогдсон гарсан зардлыг нөхөн төлөөлөгч орны төслийг боловсруулах ажилд 2 удаагийн хураалан 1 удаагийн иргэд олон нийтийн хэлэлцүүлгийг аймгийн иргэдийн төлөөлөгчтэй хурлын иргэний танхимтай хамтран зохион байгуулж, ажлын хэсгийн гишүүд болон иргэд олон нийтээс оруулсан саналыг тусган боловсрууллаа. Энэхүү журмын төслийг аймгийн иргэдийн төлөөлөгчтэй хурлаар батлуулах бөгөөд аймгийн засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр уламжлалаа.
Энэхүү журмыг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулсны дараа хэм хэмжээний актад бүртгүүлэн Дархан сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд бүрдэх юм. Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан тамхи худалдан борлуулах зөвшөөрөлтөй 8 бөө нийцэг 149 аж ахуй нэгжид хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж, илэрсэн зөрчлийг арилгах 60 хоногийн хугацаа өгч 6 бөө нийцгийн зөвшөөрлийг цуцалсан байна. Энэхүү ажлын хүрээнд ажлын хэсгийн гишүүд 3 удаагийн хяналтын ажлыг хийж 85% биелэлттэй байна. Гадаад харилцаа хамтын ажиллагааны хүрээнд Дархан сумын засаг дарга тулгаа Австрали улсаас Монгол улсад суугаа элчин сайд Лего Зинг хүлээн авч уулзлаа. Уулзалтаараа Дархан хотын тэргүүлэх чиглэл болох метанхийг бууруулах, ур амьсгалын өөрчлөлтийн эсрэг төсөл болон байгтуу дархан боловсрол солилцооны хөтөлбөрүүдэд хамтран ажиллах талаар санал солилцож, тодорхой чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр ярилцаж, Австрали улсын элчин сайдын яамнаас зарлагддаг боловсролын чиглэлээр болон уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг грант төслүүдэд Дархан сум материалаа илгээсэн байна. Европын холбооны хамтарсан санхүүжилттэй найрамдал төслийн ээлжит форум, Европ Монголын хотуудын хамтын ажиллагаа, Бельги улсын Брюссел хотноо хот төлөвлөлтөд тэсвэртэй байдал, инновацийн чиглэлээр хамтын ажиллагааг дэмжих замаар Монгол Европын хотуудын харилцааг бэхжүүлэхэд чиглэгдэж байна. За Европ болон олон улсын түвшинд хот сууринтай газартай холбоотой санаачлагын хүрээнд Европын комиссийн мэдлэг туршлагыг судлан хэрэгжүүлэх, хамтран ажиллах, харилцан суралцах, ялангуяа уур амьсгал, эрчим хүчний асуудлаар нэгдсэн дэлхийн хотын дарга нарын хэлэлцээр хотын шилжилтийн хөтөлбөр болон бусад холбогдох санаачлагуудад Дархан аймаг нэгдээд байна. Батлан хамгаалах салбарт Монгол улсын шадар сайдын 01 тоото тушаал, онцгой байдлын ерөнхий газрын даргын ойхээрийн төмөрөөс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх чиглэлээр гарсан 02 тоод албан даалгавар, аймгийн засаг даргын захирамжийн хэрэгжилт онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулж байгаа сэргийлэх хамгаалъя, аймгийн онцгой байдлын газраас зохион байгуулж байгаа төмөргүй төрх бидний хариуцлага, цэмцгэр дархан аяны хүрээнд ойхээрийн төмөрөөс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх бэлэн байдлыг хангах дадлаг сургуулийг зохион байгууллаа. Орон нутгийн хамгаалтын тухай хууль тогтоомжийн биелэлтийг хангах Монгол Улсын засгийн газрын 2024-өөс 2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр тусгагдсан үндэсний сүрэн тэсвэрлэх чадварыг бүрдүүлэх, орон нутгийн хамгаалтын томилгоотой бүлгийн нэгжүүдийн бэлэн байдлыг хангах, эх орноо хамгаалах, бэлтгэлжилтийг дээшлүүлэх гэж заасныг хэрэгжүүлэн Дархан аймгийн орон нутгийн хамгаалтын томилгоод нэгжүүдтэй хээрийн дадлах сургуулийг 2025 оны 5 дугаар сарын 16-наас 21-ний өдрүүдэд томилгоод нэгжийн 2 дугаар үүрэгтэн 35 иргэний бүрэлдэхүүнтэй хамрагдлаа. Хангай бүсийн аймаг сумын засаг даргын тамгын газрын дарга нарын цэргийн бэлтгэл сургалтыг зохион байгууллаа. Сургалтаар дайжилгааны бэлтгэлийг сайжруулж, орон нутгийн хамгаалтын тухай хууль болон засгийн газрын 2024-өөс 2028 оны үйл ажиллагааны зорилтыг хэрэгжүүлэхэд орон нутгийн удирдлагын чадварыг бэхжүүллээ. Зог сургалтанд Дархуул, Арханга, Баянхонгор, Булган, Орхон, Үүрханга, Сэлэнг аймгийн сумдын засаг даргын тамгын газрын дарга, цэргийн штабын нийт 153 хүн оролцлоо. Хоршоо хөгжүүлэх сан 2024 оны жилгийцэст хоршоо хөгжүүлэх сангийн нийт зээлдэгчдийн тоо 35 байсан бөгөөд үүнээс 12 муу зээлдэгч байсан бол 2025 оны 12 дугаар сарын байтаар нийт зээлдэгчдийн тоо 27 болж муу зээлдэгчийн тоо 6-д хүрсэн байна. Тус сангаас хөнгөлөлтөй зээл авсан иргэн аж ахуйн нэгжид хөрөнгийн зарцуулалт, зээлийн ашиглалт, иргэн төлөлтөнд хяналт тавих, орон тооны бус зөвлөл болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх 445 дугаар нээлттэй хорх ангийн хамтран зохион байгуулсан 3 удаагийн хяналт шалгалтын үр дүнд 14.7 сая төгрөгийн зээлийн иргэн төлөлт хийгдэж, муу зээлдэгчдийн тоо 50%-аар буурсан байна. Нийтдээ 2025 онд иргэн төлөлтөөс 146.5 сая төгрөгийг төвлөрүүллээ. Төрийн байгууллагын үйл ажиллагааг дэмжих ажлын хүрээнд Дэвсгэр хүчний 330 дугаар ангийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүллээ. Тус ангийн эрүүл мэндийн төвд засвар шинжилэл хийгдээгүй олон жил болсон бөгөөд Дархан сумын засаг даргад хүсэл тавьснаар
Дархан сумын орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр цэргийн албан хаагчдын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах орчин нөхцөл сайжирсан байна. Цагдаагийн газрын теле хяналтын камерын системийн сервер техник тоног төхөөрөмжийг шинэ өрөө рүү шилжүүлэн суйрлуулахад дэмжлэг үзүүллээ. Ингэснээр өмнө нь байршиж ирсэн тоног төхөөрөмжийн хүчин чадал нэмэгдэж, аюулгүй ажиллагаа болон найдвартай байдлыг хангах нөхцөл бүрдсэн байна. Дархан хотын хог тээврийн газар орон нутгийн өмчит аж ахуйн тооцоод үйлдвэрийн газарт 374.9 сая төгрөгөөр 8 м3 хог шахдаг тусгай зориултын 2 автомашиныг хүлээлгэн өглөө. Дархан аймгийн татварын газар татварын үйлчлэгийг захимжуулж иргэдэд илүү шуурхай найдвартай үйлчлэгийг хүргэх зорилгоор гэрэг бус төхөөрөмжийг нэвтрүүлсэн байна. Уг төслийг Дархан сумын орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр 4 ширхэг төхөөрөмжийг худалдаавч хүлээлгэн өгсөн байна. Дархан сумын 6 дугаар багийн төв дээр хурдан төв ажиллуулж хурдан цэгээс иргэд тодорхойлолт гадаад паспорт, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх захиалах, солих нөхөн олгох, тээврийн хэрэгслийн төлбөр төлөх зэрэг төрийн 55 байгууллагын 1000 орчим лавлгаа мэдээлэл авах боломжтой боллоо. Дархан сумын засаг даргын тамгын газар олон улсын чанарын менежментийн тогтолцоо ISO 9001/2015 стандартыг нэвтрүүлж төрийн үйлчилгээг хамрах хүрээнд 2028 он хүртэл буюу 3 жилийн хугацаатайгаар эзэмших хэрхий авсан байна. Мөн ажилтан албан хаагчдын нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийн хүрээнд 9 давхар 54 айлын орон сууцыг ашиглалтанд оруулж, тус байранд Дархан сумын засаг даргын тамгын газрын 15 төрийн албан хаагчийг хөнгөлтэй үнээр хамруулж шинэ орон сууцтай болгох нөхцлөөр хангасан байна. Улсын хөгжлийн төл болсон Дархан хотынхоо хөгжил цэцэглэлтэнд хамтдаа зүтгэж, орчин үеийн шийдэлтэй иргэндээ ээлтэй Дархан хотыг бий болгосноор Дархан хотод шилжин ирэх иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгцээр байна.